Оройн төрийн үзэгчтэй лав гараг бүрийн 21 цаг 40 минутаас үзэгч та бүхэнд хүрдэг. Би Монгол хайртай нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Нэвтрүүлэгтээ тавтамжил. Ингээд манай нэвтрүүлгийн байнгын 4 зочин өнөөдөр надтай сонирхолтой сэдвээр ярилцахаар манай студид төрөлцөн ирээд байна. Манай байнгын зочин Аюургай, Томоко, Кумар, Стив бүгдэнд нь оройн төргий. Нэвтрүүлэгтээ тавтамжилно. За өнөөдөр бүгдээрээ тавуулаа цахим ертөнц гэдэг сэдвийн тухай ярилцъя. Тэгэхээр цахим ертөнц гэдэг талаар бүгдээрээ чөлөөтэй ямар нэгэн цензургүйгээр ярилцъя гэдгээ нэвтрүүлгийн хаахынд хэлье. За тэгээд цахим ертөнц ер нь та бүгдийн амьдралд хэр их нөлөөлж байна? Амьдралынхаа хичнээн хувийг цахим ертөнцид өнгөрүүлж байна. Би ямар ч хэсэг өдөр бүр өглөө бүр 10-аад вебсайт монгол хэл дээр уншиж үзнэ. Тэгээд хэрэгтэй хамаг мэдээлэл одоо вебсайтаас авч байгаа гэж хэлж болно. Ялангуяа залуу.com, шуурхай хэмээн, news хэмээн гэх мэт орос хэл дээр бид бас нэг сайт хийж байгаа. Би 2-3 хүнтэй хамт тэр бол mongolnow.com гэж байгаа. Тэгээд ямар ч хэсэг манай Оросд Монголын тухай мэдээллийг ямар ч хэсэг хүмүүсийн ярьснаар бол бараг 80% Монголын тухай манай сайтаас авч байгаа. Тэгээд энэ бол одоо ерөөсө хэдхэн цагийн дотор мэдээлэл дамжуулах, хэдхэн минутын дотор мэдээлэл дамжуулах боломжтой учраас энэ асар их үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Тэгээд хоёрдугаарт миний анзаарснаар одоо Монголд хүмүүс данч одоо өдөр тутмын сонин сэтгүүл, номнууд уншихад жоохон багасч одоо интернетээс нэлийн их юм олж материал уншиж авдаг л да. Энэ хоёр талтай байна. Сайн талч байна, муу талч байна гэж бодож байна. Нэг талаас одоо шуурхай мэдээлэл авч байна. Заримдаа тэгтээ баталгаагүй мэдээлэл гараад дараа хин хариуцах уу, хаанаас тийм мэдээлэл авсан тий нэг тийм одоо асуудлууд бас гарч ирдэг. Ер нь миний сонссноор бол монголчууд, ялангуяа Монголын залуучууд Ази орнуудаас интернет хамгийн их хэрэглэж байгаа хүмүүс байна гэж би сонссон. Та бүгд. За мэдээж одоо захим ертөнц гэх юм уу тийм ээ. Одоо интернет нөлөө эсвэл одоо амьдралд тодорхой хэмжээний одоо оролцоо байхгүй байна гэдэг бол хэлэхэд бол одоо угаасаа хутлаа тийм ээ. Ер нь хүн интернетгүй орчинд байсан ч гэсэн тодорхой хэмжээний интернет ашиглаж лээд одоо нэг данстай байлаа гэхэд тэр хүн миний дансыг цаана интернетээр төв банкнаас хөдлөөд байна гэдэг мэдэхгүй боловч юм тэр хүний юунд хэрэгжилжлээд байхгүй. Тэгэхээр мэдээж миний хувьд бол бас интернетээс бол маш их одоо өөрийнхөө мэргэжлийн талаар, өөрийнхөө ажлын талаар, өөрийнхөө сонирхдаг зүйлсийн талаар байнгын мэдээлэл авч яадаг. Тэгээд би бол ялангуяа одоо саяны одоо Аюургайгийн ярьснаар нөгөө сайн муу тал гэхлээр миний санаанд нэг жишээ орсон. Надад нэг хүн хэлж ирсэн. Шал өөр холбоотой л да. Дубай онгоцны буудлын дээр юу байдаг нэ? Нэг талдаа яг үүдөөс харсан нөгөө шашны одоо мөргөлж хийж болно, бурхан зайлбарж болно сүм байдаг. Нөгөө талд бар байдаг гэж байгаа. Яг үүдөөс харсан. Тэгэхээр тэр яг гэж тэм зохион байгуулалтад байлгасан бай гэвэл хүний сонголт. Та одоо буруу юм руу явах уу эсвэл зөв юм руу явах уу? Тэгэхээр яг тэрнтэй адилхан захим ертөнц бас одоо интернет бол мэдээж бид нэр өнөөдөр интернетгүй одоо амьдралаа төсөөлөхөд аргагүй болсон тийм ээ. Энэ илүүл нарийн болно, илүү хөгжин. Wi-Fi гэдэг байсан бол одоо Li-Fi орж ирэх гэдэг байна. Одоо шууд гэрлээрээ тусахдаг тэм хурдтайраа тэгэхээр улам юмнууд хөгжин, улам одоо юмнууд болно. Тэгээд зөв зохистой хэрэглээ. Одоо чухал юм болоо л гэж боддог тийм. Интернетийн хэрэглээ одоо Li-Fi орж ирж байгаа гэн та тэгээ бас өдөрт мэдээлэл авдаг гэж байна. Сошиал ертөнцийн эсвэл одоо цахим ертөнцийн цул тал нь ер нь юунд байдаг юм бол мэдээлэл авч ийн гэдэг чинь тэр явагдаж байгаа тэр мэдээллийн хичнээн хувь нь үнэн гэж та нар ер нь итгэдэг. Яг ингээ бодтой шинжлэх ухааны үзэлтэй зүгээр мэдээн дээр чинь жишээ авах юм бол шинжлэх ухааны за ийм байгаа штэ. Интернет хөгжснөөс болоод ерөн хүн өөрөө хийж үзээгүй юмыг баг хийсэн мэт андуурдаг болж байгаа. Уншаагүй номыг тий хүний одоо бичсэн бодол одоо сэтгэлийг хараад
баг өөрөө унсан мэд тэрийг хулгайлаад ярьж байгаа юм. Тэр нь юу гэх вэ? Бүр тийм явдалд бид нар бүр дасаад үнэн ярьж гинэ, худлаа ярьж гинэ хүртэл мэдэхгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ өөрийнхөө бодлын нь тий хүний бодлын нь ер нь тийм одоо юу байхгүй болсон. Тэр нь жаахан хэцүү юм болов гэж бодсон. Жишээ нь би сая ном нэг Японы уран зохиолын ном гаргахад ерөөсөө тухайн 7 хоног зарагдж байгаа 25 ширхэг ном зарагдсан байхад бараг 100-аад хүмүүс захимаар шүүмж хэлж байгаа юм. Уншаагүй. Одоо нэгнийхээ юуг бичсэн юмыг уншаад ч юм уу. Тэг бараг уншсан юм шиг боддог. Тийм юмыг бол нүдээр харсан л та. Стивен. За би бас энэ боддог хоёр тал байгаа. Яг нэг сайн тал, нэг маш муу тал байгаа. Тэгээд анхны сайн тал энэ интернет, social network, Facebook, Skype маш их халтай багаж. Яг гэвэл өөр хүмүүстэй холбоо чаддаг. Тэгээд энэ маш амархан. Тэгээд хэрвээ энэ хүн юу Франц байна, яг жишээ нь миний авэж ярих маш амархан. Тэгээд энэ маш их гайхалтай. Бас хэрвээ би одоо мэдлэл хэрэгтэй энэ олох бас маш их амархан, бас маш хурдан. Тэгээд би магадгүй 10 хоног хүрэх хэрэггүй. Яг Google дээр хан тэгээд магадгүй нэг асуун тэгээд шууд нэг харюу олно. Тэгээд энэ тал маш сонирхолтой. Гэхдээ интернет багаж байна. Тэгээд одоо энэ муу тал миний бодлоор одоо интернет хүн хэрэглэдэг. Гэхдээ хүн интернет хэрэглэдэггүй. Яг жишээ нь магадгүй ресторан дээр байна. Тэгээд би нэг маш хой хол асууна. Тэгээд магадгүй энэ рестораны тогож 20 минут хол хийн. Тийм ээ. Тэгээд маш их мэдрэмжтэй, сэтгэлтэй. Тэгээд энэ хүн надад энэ хол өгнө. Тэгээд би бичаар. За утас аваад тэгээд за зураг тэгээд жоохон асуун. Энэ юу вэ? За окей. Лоон тэгээд ямар махтай хооны тэгээд 10 минут хэрэгтэй. Instagram, Facebook яг энэ мэдлэл огсон. Тэгээд энэ хол хүйтэн байна. Магадгүй хаттай биш. Тэгээд энэ жоохон муу. Бас өөр жишээ магадгүй нэг ялицлах байгаа. Тэгээд жоохон гүн сэдэв байгаа. Тэгээд тэгээд энэ шиг. Тэгээд хүмүүстэй холбоо жоохон хэцүү. Ягдгээр энэ багаж холбоо туслах багаж байна. Гэхдээ одоо хүмүүс жоохон тустай болсон. Яг дахиад нэг өөр жишээ. Тэгээд энэ миний болоо маш чухал. Би морин хуур тоглодог тийм ээ. Тэгээд заримдаа би бэлэн байна. Тэгээд хүмүүс надад хэллээ Стив бижаарэ. Тэгээд видео химээр байна. Би одоо тоглоно зүрхтэй, мэдрэмжтэй. Тэгээд хүмүүс надад сонсохгүй. Видео химээр байна. Тэгээд надад сонсохгүй. Энэ бас жоохон хэцүү. Яг гэвэл одоо энэ тоглолт эсвэр мэдгүй зураач, эсвэр морины хурдан уралдаан бүхэн хүмүүс дандаа видео хийдэг. Гэхдээ яг одоо энэ хүмүүс байхгүй. Утастай байна. Яг энэ бүхэн хүмүүстэй биш, морьтой биш, хөгжинчин биш, жуучин биш. Энэ маш хэцүү. Тэгээд энэ жоохон анхаарах хэрэгтэй. Хүмүүсийн амьд харилцааг яг сошиал медиаг тасалж байгаа гэдгийг бол бараг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Тэгээд манад нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр хүн бол яг номын салбарын хоёр хүн байгаа. Тэгэхээр сошиал ертөнц, цахим ертөнц ингэж хөгжихийн хэрээр ном унших,
одоо яг ингээл сонингийн цаасыг барайл өнөр нь ч гэсэн өөр, ном ч гэсэн өөр те. Тэгэд яг энийг одоо мэдэрж байгаа хүмүүсийн тоо цөөрөөд байгаа юм шиг. Энэ бол одоо жишээ нь миний салбар гэхэд телевизийн салбарт байна те. Хүмүүс одоо лайв гэдэг нэм хийдэг болчихлоо шүү дээ. Лайв хийдэг болчоор телевизийн ч гэсэн нэг орон зайг ингээл хүү шахаал авчраа. Би айгу сонирхолтой зочныг авчаал урах байдал зочин маань өөрөө хаанаас чамаагүй лайв хийгээл те. Энэ ер нь маш олон юм оюуны салбарыг айгу их дарж байгаа гэх юм уу, нэг талаас шахаж байгаа гэж боддог. Та энэ дээр ямар бодолтой байдаг? Яг энэ чи олон төрлийн асуудал гарч ирж байгаа. Ямар ч хэсэг одоо хинч гэсэн ямар ч уулч гэсэн одоо бид одоо хүүхдүүдээ тийм насанд хүрээгүй хүүхдүүдээ бас энэ цахим ертөнцийн муу талаас бас хамгаалах хэрэгтэй тийм. Нэгдүгээр. Хоёрдугаарт одоо жишээлбэл уран зохиол, сонин унших талаар одоо миний бодоход Монголын нөхцөлд одоо зарим биш ер нь олон ном тий одоо энэ интернетэд баярлуулвал бас гэмгүй гэж бодож байна. Хоёрдугаарт би хэд хоногийн өмнө зүгээр интернетээс сонирхож үзсэн. Жишээлбэл Японы кино, Орос кино, Солонгос кино хэдэн мянгаар одоо тавигдсан байна. Монголын кино ямар ч хэсэг миний олсон ерөөсө тавхан ширхэг кино байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо гадаадд явсан, гадаадд ажиллаж байгаа, сурж байгаа монгол оюутнууд ч юм уу тэд нар одоо шинээр гарсан монгол кино үзэх одоо боломж байна уугүй гэж асуудал гарч ирж байгаа. Тэгээд өөрөөр хэлэх юм бол тэр дээргүй энэ цахим ертөнцийг одоо ямар ч хэсэг ухаалаг одоо ашиглах, хэрэглэх талаар нэрийг их бодвчтой юм байна гэж би бодож байна. Захин ертөнцид хязгаар тавих шаардлагатай бол одоо жишээ нь хятадууд огт хэрэглэдэг ш. Одоо Facebook те Twitter ингээл олон юмыг бол хэрэглэдэг. Гэтэл одоо хязгаар тавих хэрэгтэй юу үгүй юу? Та хэд юу гэж боддгоо? Жишээ нь хүмүүс хүний эрх зөрчигддөг ш. Тэн дээр. Хүмүүс хэнийг чамаагүй юугээд чамаагүй Facebook дээр ч юм уу одоо social network дээр ингээл тавихад л тэр хүний талаарх тэр мэдээллийг нийтээрээ яг эн чинь яг тийм хүн байна штэ. Эсвэл энэ ном яг тийм юм байна да уншаад чаах юм гэдэг ч юм уу. Энэ кино онцгүй энэ найруулагч усаж чаддгүй ч гэдэг юм. Ингээ хүний эрх ингээ зөрчигддөг. Сошиалыг ер нь усын хэмжээнд ч юм хязгаарлах шаардлага байдаг болов. Эдэж ёс зүй бол байх ёстой тий. Гэхдээ ер нь хүний ухамсарт бол найдах ёстой. Дээрээс одоо хязгаарлах гэдэг ч одоо арай биш. Нэг асуудал байх гэж боддог. Тий. Хүн одоо нөгөө соён гэгэрх гэсэн үг үүдэн штэ. Соён гэгэрх гэдэг үг чинь тий төрийн зүгээс ч юм уу дээрээс хэрэгэлдэг үг биш. Өөрийгөө гэгэрүүлэхийг хэлж байгаа штэ. Тэг ер нь ямар ч газар байл одоо хятад шиг дээрээс юмаа ингээ удирдаад явах биш. Ер нь ингээд хүмүүсийн ухамсарт итгээд найдаад ярилцаад байх ёстой юм болов уу гэж бодод байна. Хүүхдүүдэд та бүгд хэрэг хязгаарлалтгүй захим ертөнцөөс кино үзэх, юм үзэх, янз янзын мэдээлэл харах. Насны хязгааргүй явж байгаач мэдээж байна. Тийм хязгаар тавихгүй бас болохгүй л дээ. Яагаад гэвэл хүүхдээ бол одоо бас тэр надад үнэхээр хэрэгтэй мэдээлэл юм уу, хэрэггүй мэдээлэл ялгаалж чадахгүй. Тэгээд үзсэн бүхнийг л одоо талбай таригнд тодорхой хэмжээнд тийм ээ шингээж аваад байдаг. Тэгээд юун дээр бол би ингэж бодтой юм. Сая одоо аюур гоё юм хэллээ шүү тийм ээ. Хүүхдүүдээ одоо тэр анханаас тэр хамгаалах хэрэгтэй гэдэг чинь мэдээж одоо нүдэ хаана гэж байхгүй шүү дээ. Эсвэл компьютер унтраана гэж байхгүй. Гол нь тийм ухамсар анханаас суулгах юм бол одоо бид нэр бол арих ууж болохгүй, арих юмд муу хүүхдүүдэд хэлээд нь шүү дээ тийм ээ. Эсвэл хүнтэй зодоо хийж болохгүй. Тэгэхээр тэр хүүхд одоо ухаарад нь шүү дээ тийм ээ. Яг тэрэн шиг тэр тухай одоо юуны одоо сул талыг тэр сул талуудыг одоо муу талуудыг урьдчилаад хүүхдтэй бас зөв одоо байдлаараа ойлгуулад яах юм бол бас хүүхд бол тэрийг бас зөвөөр хүлээж авдаг ах уу. Одоо би бол жишээ одоо хүүхдийг зөөрөөсөө тэдэн цагаас тэн цагийн хооронд юм үзнэ. Тэгээд тиймэрхүү хүүхэлтэй гэдэг юм одоо өөрийнхнээс нь таарсан тиймэрхүү юмнуудыг үзнэ. Тэгэхээр энэ бол байж болох юм л да угаасаа хязгаар тавих хэрэгтэй. Тэгээд сая одоо томоохон хэлснээр бас хүмүүсийн ухамсар дээр найдах хэрэгтэй л дээ. Яагаад гэвэл хүн хаг тусмаа илүү сонирхох гэж тэр юм. Эн чинь нөгөө юуны хууль байдаг шүү дээ. Маслогийн одоо хүний нөгөө хэрэгцээний
Тэгээ 6 дахь одоо тэр 5 заасан байгаа тэрэндээ 6 дахь нь болохоор хүн юуны төлөө юм хийдэг вэ? Яагаад хөдөлдөг вэ гэвэл бас curiosity буюу сонирхол гэж байгаа байхгүй. Тэр сонирхол гэдэг чинь одоо хүн мэдхгүй юм хийх гэж өөр боломж илүү хичээж эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр тусмаа илүү одоо буруу юм хийдэг. Одоо энэ тгийн нийгэм дээр бол одоо жишээ одоо тийм юм одоо юу хаалттай шүү дээ. Жохон хаалттай нэг юм шүү дээ. Бас эмэгтэй хэрэгтэй. Одоо тэр тусмаа одоо хүн хүчинд эмэгтэй хүн хүчинд ч юм уу тэр муухай зүйл ус их гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ юм зөв талаас ойлгуулад тэгээд хүмүүсийн ухамсар дээр бол найдах хэрэгтэй л дээ. Яг тэрнтэй миний бодлоор ялгаа байхгүй. Тэгвэл одоо ийм юм хийж болохгүй. Тэгэхээр одоо тэр тусмаар хүмүүс чинь гад дэше яваад ч юм уу одоо магадгүй одоо хятадд ч юм уу альва нэг улсад 20 юм чинь тэр хүмүүсийн нийгэм муудах баха эсвэл нийгэм энэс болоод одоо буруу юм сурахч бах гэсэн утгаар биш төрийн бодлого бас нэг цаагуур явж байгаа гэсэн. Тэг. Одоо энэ хэдэргийн хэм мэдээлэлд болоод одоо бол энэ захын ертөнцийн сайн тал нь бол та хэнийг ч мэдээлгүй байлгах чадахгүй. Тэр хүн та доторх хэмжээр хаасан ч гэсэн өөр шугамаараа тэрийг олж чадна. Тэгэхээр тэр бол одоо жоохон байх боломжгүй юм байгаа. Ерөөсөө юм болчиход нь шүү дээ одоо 3.5 тэрбум одоо бараг дэлхийн хамт тал нь интернет одоо хэрэгжилж байгаа байхгүй. Би энийг бас интернетээс энэ тоогоо олсон л да. Би ямар тэм талыг хэлж. Тэгэхээр энэ чинь хүн зөв талаас би бол ерөөсөө арай жоохон сунгаж ярьж байгаа л да. Гэхдээ хүмүүстэй миний одоо өөрийнхөө амьдрал дээр туршиж үзсэн маш саяхан одоо бараг би 2 сарын өмнө 3 сарын өмнө хэлгээд би их бухимддаг байсан дотроо. Уучлаарай та хэд цагнаас идэв байна. Маш богоно яри. Яагаад бухимддаг байсан? Би юм сурч чадахгүй байна. Өөрийнхөө мэргэжлээ дэвшлүүлж чадахгүй байна. Миний найзууд одоо интегт ч юм уу 5 одоо жишт буудлын ерөнхий менежер болоо явж чинь, тим явж чинь, ингэ явж чинь бухимддаг байсан. Тэгсэн чи би өөрөө тэнэг байсан байна. YouTube-ийг санаандгүй ороод мэдчихсэн боловч юусаа хичээгээгүй байхгүй. Өөрийнхөө мэргэжлийн өөрийнхөө нөгөө сүрийн гэсэн өөрийнхөө нөгөө мэдлэг боловсрол апдейт хийгээсэн бүх юмнууд тэнд байж байна. Бүх юмнууд. Одоо би бол тэгээд ажилчтай ч гэсэн хамт ажиллаж байгаа хүмүүстэй юусаа та өөрийнхөө тэр YouTube байна уу тэр юу байна уу зүгээр сайн тал одоо сайн өөрийнхөө мэргэжил байж болно, нийгэм байж болно, өөрийнхөө оюу санааны эрүүл мэндийн хувьд байж болно. Нэг сайн юмыг заавал 15 минут сонс. Тэр чинь юусаа маш мундаг хүмүүсийн тавьсан, бичсэн зүйлс байхлаар хүн шал уур болд юм байна. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ захын ертөнц бол амьдралыг зөв талаас өөрчлөлтүүдийг одоо харуулж байна. За захин ертөнц бүр одоо энэ том сэдвээр жоон жижигрүүлээд Facebook, Twitter-ийн тухай ярихад монголчууд одоо чинь монгол хэлийг чинь өсрээд нэг 3 сая за 4 сая хүн ингээд байнгын хэрэгжилж байна гэж бодоход энэ ингээд яг уцаж байгаа хэлэнд орж байгаа. Яагаад гэвэл биднээс өөр хүн энийг судлахгүй байна, биднээс өөр хүн одоо сурахгүй байна те. Гэт ингээд ярахаар яг энэ жижигхэн текстэнд ингээд тохируулж бичээд, жижигхэн үгээр ингээд тохируулж бичээд, нөгөөдгөө товчилж яриад ингээд хахаар хэл соёл чинь бас устгах гад байна гэд ингээд яриад идэх хүмүүс байдаг л та. Энтэй ер нь хэл санал хэлэх үү? Эхлээд нэг түрүү чи ярьсан юмыг бас нэг жишээ хэлье. Оросд сая тий захим ертөнцөөр одоо хүмүүсийг гүдгсэн явдлаас суулж одоо хэдэн хүнийг одоо ямар ч хийсэн эрүүгийн хэрэгт татагтаад тэгээд л асуудлууд одоо ингэж одоо шүүхэр шийдэгдэж байгаа. Тэгээд миний бодоход яг одоо Тамаагийн хэлснээр одоо хязгаарлах хорих хэрэггүй ч гэсэн тэгтээ хариуцлага байх ёстой. Оросд зүгээр юу яасан одоо залуучуудыг амиа хорлоход одоо тийм сурталчилсан тий хэдэн сайтууд байсан. Мэдээж хэрэг тэд нэрийг одоо хүмүүжүүлэх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ товчхон хэлэх юм бол монгол хэлний хувьд одоо энд бас янз янзын хандлагууд төсөөлүүд байдаг юм уу да. Тэгвэл одоо жишээлх бол одоо зарим улсууд зарим хүмүүс ингэж бичиж байгаа. Одоо жилд хэдэн одоо үндэсний хэл одоо байхгүй болдог гэж бичиж байна. Тэгвэл нөгөө талаас сүүлчийн олон 10 жилийн дотор одоо нэгч төрийн хэл байхгүй болоогүй. То есть энэ бол тийм аюул баялаач гэсэн тэгтээ энэ бол тийм юу гэхэд өхлийн аюул биш те. Ер нь хүссэн ч хүсээгүй залуучууд өөрсдийн хэлээр бичнэ тий.
Тэр бол залуучдын хэлийг одоо ойлгоход одоо мэдээж хэрэг настай хүмүүс, хижээл насны хүмүүс бас сайн гадарлахгүй ч байж болно. Энэ яг болдог юм да. Тэгээд монгол хэлний хөвт би бол тийм их аюул байхгүй гэж бодож байна. Би бол ингэж бодож байна. Чингис хааны үед ярьжсэн монгол хэл. Одоогийн монгол хэл шал өөр байгаа шүү дээ. Тийм 500 жилийн өмнөхөн Япон хүнтэй би уулзах юм бол аяг бол ойлгоцгүй байгаа шүү дээ тий. Хэл юуны явцдаа хувьсаад явчихдаг. Тэр ямар явцаар алга болсон тий. Ямар явцаар солигдоод, өгөн солигдоод тий. Хэлбэрийн солигдоод явсан бэ гэхээр бас л ийм юмнууд байсан байхгүй. Тийм болохоор нэг би бол нэг юм зэлгээд байхгүй. Сая аюургуу та өстө гоё юм жижигхэн сэжиг хөндлөлтөө энэ сошиал цахим ертөнцид хүнийг ямар нэгэн байдлаар одоо амиа орлоход хүргэх эсвэл хэл амаар доромжлох оюуны өмчөнд хулгайлсан байлаа гэхэд та бүгдийн улс орнууд ямар нэгэн байдлаар эрүүгийн ч юм уу тийм хууль шийтгэл байдгүй. Жишээ нь Японд байгаа би хэд сонсчихсан юу лээ. Одоо интернетийн сүлжээг ашиглаад үчлээрээ шин би жаахан бодоод тах. Оросд байгаа. Одоо би сая хэлсэн тий. Энэ бол байхгүй л болохгүй л дээ. Аль оронд тэгээд яланг одоо Япон шиг юм хөгжилтэй оронд одоо cyber crime гэдэг төстэй бүр алба байдаг шүү дээ. Cyber crime-д одоо тэнцэх одоо алба гэж явж байгаа. Тэр чинь нэлээд мундаг ажилтны одоо энтэгт жалгаа байхгүй. Тэгээд хамгийн аюултай юм нь нэр хүнд үн гахаас гадна бол бас нөгөө хүн юугаараа бас их хохирд юм байна. Санхүүгээ юугаар. Одоо нэг мэдхэд зайлвал данс нь мөнгө байна гэж бодоод байсан чинь нэг мэдхэд байхгүй болсон. Тэгэнгүүт хакер тий. Банк чөлөөнд зөвшөөрөхгүй. Энэ мөнгө чинь саяхан бүр манай нэг танд хүн эмцэг хүн Монголд ирээд тэгээд нэг банкны картаа байсан байна. Их мөнгө байгаагүй л да нэг 3-4 сая төгрөг байсан. Монгол банкны карт тэгсэн чинь тэр мөнгө нь Монголд хакердаагүй энтэгч хакердаагүй 3 дахь улсад хакердсан байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг хэн ч зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Их мэтлэнгээр одоо энэ бол маш олон хүмүүс энийгээрээ хакердаг. Тэгээд тэрийг бас цагдаа нар бас одоо энэ хуулийн байгууллагууд тодорхой хэмжээгээр шийдэх боломжтой байна, шийдэх боломжгүй байна. Ингээл байдаг бол ах. Тэгээд энэ аюулууд дагаад байж байгаа л та. Би нэг саналаа. Ингэсэн Японд нэг хэд газар хөдсөн шүү дээ. Тэгэхэд нэг худлаа мэдээлэл тараасан хүмүүс байсан. Амтны хүрээлэнгийн арслан яасан гинэ, ургасан гинэ. Тий. Тэгин удаа тэр харин хүмүүс чинь бүр паник орт юм байгаа тий. Тэр хүнийг бол ямар ч сан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнийг санаж байгаа. Гэх мэтчлэн одоо нөгөө хин намайг хин миний үгийг тоохон гэдэг ингээд тоглоом маягаар нэг битсэн юм нь бүр амар том давлгаа болоод олон хүмүүс гай уучруулах тийм юм болцсондоо гарч ирсэн байна. Тийм. Монгол ингээд юу яаж яхад Монголд бол бүх юм ингээд нээлттэй байдаг л да. Захим ертөнцийн ч нээлттэй, хүмүүсийг одоо янз бүрээр хэлхэн ч нээлттэй, тэгээ хүмүүс нь ч бүр ингээд сурцсан. Тэгээ яг ингээд Монголд ингээд цагдаад хандаад ингээд юу яаж исэн эсвэл одоо ингээд кибергийн хэрэгтэй тэмцээд яаж исэн тохиолдлыг та нар сонсч ирсэн. Монгол би бол тэгэж одоо нэр хүнд унгааснараа юу, хэмиг гудагснараа юу. Би бол тэгэж сонсгүй тийм биш байх тусмаа гоё биш үү? Хүн чинь эмзэг болох тусмаа тэр асуудлууд их гардаг. Ер нь тэр үнэн шүү. Одоо энэ тэгд бол одоо энэ улс төр бол бараг л одоо хүн нэг үг хэлж байхад одоо нэг улс төрч нэг хэлж байхад тэрнийг бараг бичлэг хийнгүүд нэг үг чигсэн одоо албан бус ч юм уу эсвэл буруу зүрээр эсвэл тэрийг тастаад үзүүл чинь нөгөө энэ чинь ингэж муулсан. Тэгэхээр тэр нийгэм чинь айгүй хэцүү болчтой юм биш үү? Ерөөсөө хүн өөрийгөө илэрхийлж чадахгүй. Яг хөө мэдээж одоо өөрөө ч ярьснаар тийм одоо буруу зорилгоор тийм ээ буруу зорилгоор албаараа хүнийг одоо ингэж байдаг хүмүүстэй бол гэхдээ болж байгаа би бол тэгэж харсан. Монголд бол хүн янз янзаараа одоо ерөнхийлөгч ерөнхий сайд юу гэдэг өөр янз бүрийн тийм том хүмүүсийг шүүмжлээд байдаг. Шүүмжлэх бол өөр бүр элдв үгээрээ бас яасан байдаг. Энтиг бол тэгэх юм бол бүр буу юм болно. Тэгэхээр энд бол тоохгүй байх гэдэг чинь бас зүгээр
Би бол тэгэж боддог. Одоо хогийг одоо түүгээд л явж авах юм бол тэр хэр хол явах уу тэр хоогтойгоо ер нь бол. За одоо ингээд арай жоохон эерэг юм яриа л та. Сошиал ертөнцид монголчууд одоо түрүүлсэнтэй маш идэвхтэй байдаг. За баг сошиал зарцуулж байгаа цагаараа баг дэлхийд тэргүүлдэг гэдэг юм судалгаа би өнөөдөр харсан. Миний судалгаа бас өмнөө би сошиалаас авсан. Тэгэхээр та бүгд яг өөрийнхөө мэрэгжлийг өөрийнхөө хийж байгаа өдөр тутамдаа хийж байгаа ажлыг хэр их сурталчил тэр чинь хэр их хүнд хүрч чадчихэв сошиалоор. Би сайн авсан. Стив бол маш мундаг байлээ. 2-3 мянга бараг найзтай биш үү? Facebook дээр 5,000 найзтай. Гэхдээ бүгд хүмүүс мэдгүй. Энэ бас жоо хөтлөө. Би зүгээр ингэж бодож байна. Одоо монголчуудын хувьд нэгдүгürt миний түрүү ярьж ирсэн хүмүүс ялангуяа бүтээлч хүмүүс одоо кино, зураг, зурсан зураг ч юм уу тий цуглуулгууд бас харуулвал тав бол зүгээр юм болов уу гэж би бодож байна. Тэгээд тодорхой нийгмийн тодорхой давхаргааны ч юм уу хэсэг хүмүүсийн одоо эрхийг хамгаалах талаар бас юм бодож болно. Жишээлх юм бол одоо хятадд байгаа орсууд тий вебсайтаар тэр вебсайт зөвхөн хятадд биш оросод бас нэлээх идэвхтэй ажиллаж байгаа. Тэд нар нэг сонин юм хийсэн. Орос хятад хэлний орчуулагч нарыг гомдоосон, мөнгө дутуу төлсөн бүх одоо хятадч бай, оросч бай, америкч бай бүх хүмүүсийн нэрсийг интернетэд тавьдаг. Одоо тэгээд хятадын одоо бизнесмэнүүд, гадны бизнесмэнүүд одоо энэ орчуулагч нарыг гомдоохоос нэлээд хайж ин ч одоо жишээ. Тэгээд сайн тал бас байгаа юм байна. Тэгээд Монголын нөхцөлд бас юу байгаа? Заримдаа та нар одоо энийг зөвшөөрнө хаа захиалагтай юмнууд их байна. Захиалагтай. Жишээлх бол одоо нэг интернетээр цахим ертөнцөөр тэр ресторанд одоо жом гарсан ч юм уу. Эсвэл хуулган явсан, эсвэл муур явсан ч юм уу тий гэж гэх мэт. Энэ яг одоо яг нөгөө юуны жоохон тийм зориуд хийдэг ч юм уу да гэж бодож байна. Саяхан Далай ламын тухай бас нэлээх сонин одоо материалууд бичсэн материалууд гарсан. Тэгэхэд би бас зүгээр бодоод байна. Зарим материалууд байсан яг захиалагтай байсан юм шиг гэж надад санагдаад байна. Тэгээд яг зарим нь ингээд захиалахтаа зарим би одоо жишээ нь ингээд олон улсын мэдээг ингээд орчуулж байгаа л өөрийнхөө мэдээтэй зарим сайтын мэдээг ингээд харьцуулахаар байгаагүй юм байсан боловчдөг байхгүй. Ирээгүй хүнийг ирсэн сөнөөгөө онгоцыг сөнөөсөн. Эсвэл сүнцэн онгоцныг байгаа ч гэдэг ч юм уу те. Буугаагүй хүнийг бууцсан алдан шалаасаж гэдэг ийм зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр яаж ийм олон одоо сошиалын мэдээнээс та нар ер нь яг үнэн бот мэдээллийн энэ нь яг тийм байна да гэж яаж олж одоо мэдэх вэ? Яаж олж мэддэг юм? Яг тэр үүсвэр шүү дээ. Би одоо жишээ тэр аюургаа хэллээ шүү дээ. Одоо тэм вебсайтуудыг уншдаг 10 орчим. Тэгэхээр тэр чинь вебсайт өөрөө хариуцсан л да. Одоо бид нэр зүгээр нэг хамаагүй одоо Google руу ороод нэг юм хайж байгаа бол нэг өөр хэрэг. Зүгээр хариуцлагатай вебсайтнаас авсан эсвэл тийм юм бол тодорхой хэмжээний одоо цаана үн зүйл дагуулсан байгаа тий. Тэгэхээр тэрийг өөрөө л одоо ер нь бодлоозуулдаг. Одоо Google CGM гэдэг юм уу өөр ямар вебсайт байдаг тэрэн дээр news CGM гэдэг юм уу хутлаа мэдээлэл нэг тавихгүй л ах. Эсвэл доор нэг disclaimer байдаг шүү дээ. Одоо энэ хүн бол энэ хүний хөв хүний бодол шүү. Энийг бол манай байгууллагын одоо юу санаа биш шүү гэсэн юугаараа л ер нь ихсруулж байгаа л баталгаажуулдаг байдаг. Тэрийг өөрөө л юу яа дээ. Түүнээс өөр бол арга байхгүй. Тэгэд ерөөсөө одоо энэ бол ямар ч одоо нөгөө бас төрөвнөө зүйлд адилхан байхгүй юу. Нөгөө одоо хов зэв бичдэг хүмүүсийг яах вэ гэвэл энэ техник зөөрөг байдаг л да. Одоо таны зорих зам шүү дээ. Зорьсон газар руу замдаа явж хахад танд замдаа хүчсэн нохоо бүрлүү одоо чөлөө шийдэх юм бол өөрөөхөө юунда хурж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Тэглэрээ одоо тэр саад бэхжлүүдийг одоо тоохгүй л өөрөөхөө бодол санаагаа зөв юугаар л явах юм бол хүн нэг бол юу биш. Ерөөсөө тэгээ бэслэл сайн. Тэгээ юм байна. За сошиал медиагийн талаар бидний ярилцж байгаа энэ цаг бас өндөрлж багш байна. Тэгээд сүүлийн хормыг зочдтой үлдээ. Томоко. Би 101 нохой авсан юм аа. За. Хөөхөн овчирк авсан. Тэгээд тэрийг сурах гад
нэг сургууль хайсан чинь их юу яасан. Баянга ингээд нөгөө ирсэн сурах гад ирсэн нохойны өдөр тутмын одоо нөгөө амжилтыг те дандаа юм бичлэг маягаар фейсбુક дээр тавьдаг нэг ах байсан байхгүй юу. Тэгээд ерөн тэгээ хүмүүс тэр хүнийг сайн мэддэг болсон, тавьдаг болсон. Тэгэхээр ерөн ингээд зөв хэрэглээд тахын бол мэдээж би тэр хүнийг сонгож байгаа байхгүй юу. Тэгээ миний хувьд бас сүүлчээ хэлэхэд үгүй ерөөсөө юм байна. Би өөрөө тэм мэдлэг хүн биш л дээ. Тийм одоо өөрийнхөө амьдралаа одоо зөв хувэ зохицуулсан хүн биш л дээ. Гэхдээ зүгээр хувийн бодлын хувьд бол бид нэр одоо нэг дэлгүүр дээр луг ороход эсвэл нэг том зах руу ороход ямар ч хамаагүй юм авдаггүй үстэй. Өөртөө хэрэгтэй юм автсан шүү дээ. Тэг яг тэрнтэй л адилхан ер нь ном ч ихсэн ер нь ямар ч зүйлийг бид нэр энэ надад хэрэгтэй маа тэрийг сонголтыг зөв хийх юм бол миний бодлоор нэг энээс нь татгалзах зүйл бол биш л дээ. Тий. Одоо миний ярих гэжсэн юм болохоор яг зөв хэрэглэх юм бол тий маш одоогийн нийгэмд бол үнэхээр ашигтай юм болов тэр ахыг харж байгаад би бодсон. Тий. Тэр үнэ шүү. Би зүгээр Монголын нөхцөлд зүгээр нэг жижигхэн санал хэлье. Одоо Оросд бас нэг Discernet гэж вебсайтууд байгаа. Тэр одоо хүмүүсийн эрдний зэрэг хамгаалсныг одоо хянаад тэгээд одоо энэ тэндээс мэдээлэл текстүүд хулгайлсан уугүй гэж тэгээд бас ил тавьдаг байхгүй. Тэгээд Оросд одоо бүр саяын хэмжээний зиндан улсууд одоо докторын зэрэг профессорын зэрэгээс цолоос одоо татгалзах болсон да. Монголын нөхцөлд тийм юм бас хэрэгтэй юм болов уу гэж би бодож байна. Яг хүмүүс хэрвээ яг шударгаар ажилласан бол тэд нар аях юм байхгүй. Энэ тэндээс ялангуяа гадаад хэлний сурчуулаад өөрсдийн нэг эрдмийн ажил хийсэн улсуудаа бас жоохон хүмүүжүүлэх хэрэгтэй. Ер нь нөгөө юуны дипломны ажлууд интернетээр тавигддаг юм тийм Монголд тий. Байдаг. Байдаг. Харж байгаа. Тэгээ оюутнууд шууд дата тавьдаг. Зөв. За ингээд бидний цаг өндөрлж явах байна. Ингээд өнөөдөр цахим ертөнцийн талаарх бидний сонирхолтой бас өөрсдийнхөө бодож авдаг зүйлээ хаалцсан та бүгдээ баярлалаа. Бас 7 хоног бүр ингээд яг 9:21 цаг 30 минут манай студид бэлэн суужаад үзэгчтэй уулзахад өргөж бэлэн байдаг та дөрөвтэй баярлалаа. Дараагийн 7 хоног хүртэл ажилтнаа амжилт хүсье. Ингээд бид хэдтэй цагийн өнгөрөөс үзэгч та бүхэнд баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэ баяр та.